өнцөг үүсгэн шийдэгдсэн биеийн хөдөлгөөн. За өнцөг үүсгэн шийдэгдсэн биеийн хөдөлгөөнд бол бид нар хоёр хэмжээст хөдөлгөөн авч үзэн хоёр хэмжээст хөдөлгөөн гэдэг маань X-ийн дагуу тогтмол хурдтай хөдөлгөөн, Y-ийн дагуу тогтмол хурдталтай хөдөлгөөн. За тэгэхээр энэ бодлогыг болгоод бид нар анхны тохиолдолд мэдээж байгаа юм. Юу мэдээж байгаа гэхээр өнцөг, анхны хурд, тэгээд анхны байрлал мэдээж байгаа. За тэр өдөр бид хэмжигдэх. За тэгэхээр тодорхой энэ одоо хоёр хэмжээст хөдөлгөөн болгох юм болж болох юм гэхээр нэг босооч гэсэн дагуу хөдөлгөөн, нэг жил хөдөлгөөн, за энэ Y0 гэсэн өндрөөс дэшиг B0 Y гэсэн уртаа шийдэж байгаа юм. За юу гэсэн үг вэ? Энэ хурдны босоод тэмдэгдэх байгуулагч. Y тэмдэгдэх байгуулагч. За нөгөө бодлого болохоор Y шиг X тэмдэгдэх дагуу тогтмол хурдтай хөдөлж байгаа. За энэ ямар байгууллага дээр нэг тэр уртаа байна. B0 X гэсэн уртаа энэ шиг X тэмдэгдэх дагуу тогтмол хурдтай хөдөлж байгаа. За тэгвэл эндээс энэ бол бодлого нь ерөөс ямар нэгэн байдлаар байна гэсэн юм бол энэ X-ийн дагуу энд Y-ийн дагуу юу энэ хангалттай гэсэн хоёр хэмжээст бодлогыг ерөөсөө тус бүрдэн босоо чиглэлийн дагуу бүтээж чиглэлийн дагуу хөдөлж байгаа бодлого болоод орж байна. Адууд эндээс яаж хийх боддог вэ гэдээс судлаа. Адууд эндээс B0 гэсэн бодлогыг задлана. B0 гэсэн бодлогыг задлана. Энэ шиг босоо чиглэлийн дагуу B0 Y бүтээж чиглэлийн дагуу B0 X энэ байлгын зүйлсэж. За энийг бид юу болох вэ гэхээр энэ тийш үсч гурван юм байна. B0 Y B0 X B0 тахтай энэ байлгын. Тэгвэл эндээс бид юу мэдэх болох вэ гэхээр өнцгийн хэсэг хуршиг тавьдаг гэртнүүд харьцуулсан харьцаа синус харьцаа байдаг буюу B0 Y B0 харьцуулсан харьцаа синус харьцаа. Эндээс B0 Y B0 синус харьцаа болно. B0 X B0 харьцуулсан харьцаа космос харьцаа. Тэгэхээр өнцгийн алсан катдыг гэртнүүд зарцуулсан харьцаа космос харьцаа. Эндээс B0 X болох гэхээр B0 үүсгэн космос харьцаа. За энэ бол бид нар яаж юм гэхээр анхны хурдыг хоёр заавалж чанар задлж байна гэсэн үг. За одоо энийг бид цааш та хэлэх чинь энэ босоо чиглэлийн дагуу хөдөлгөөн бол чинь босоо чиглэлийн дагуу хөдөлгөөн юу болох вэ гэхээр Y-тэй Y0 B0 Y Т G-тэй квадратик байна. За тэгэхээр энэ нэг хэлж байна. За энэ бол босоо чиглэлийн дагуу байрлал болдог. Том болчин. За харин хурдыг олгох том юу болох вэ? B Y гэж. B гэдэг бүрийн Т агшилдах хурд. Т бүрийн Т агшилдах Y-ийн хурд. За энэ юу болох вэ? B0 Y G T гэсэн. За энэ бол юу вэ гэхээр энэ бол Y-ийн дагуу бид нар байшин болон хурдыг олдох тал болж байгаа гэсэн. За энэ бол өмнө үсэн. За X-ийн дагуу болох гэж. За X-ийн дагуу X нь бол анхныхаа B0 X тэгээ тэнцүү тогтмол. За энэ яг юм чинь G гэдэг хурд зөвхөн босоо чиглэлийн дагуу доош явуулж учраас энэ хэвлэж чиглэлийг өсөө өөрчлөгдөхгүй. Тийм учраас анхны хурд нь X дэх хурдаа өргөж явах тогтмол. Одоо чинь анхны байгуулагч одоо чинь 2 м/сек талаа гэдэг. 2 секундын дараа X дэх байгуулагч өргөж босоод 2 м/сек тарих байна. За тэгвэл байршил болох гэж. Байршил бол X тэнцүү B0 X үржих тийм болчихсон. За энэ бол X тэнцүү. Энэ нэг дагуу энэ бол X-ийн дагуу. За X-ийн дагуу бол ерөөсөө хурц тогтмол юм чинь дурын хугацаагаар үржих юм бол тухайн байршил гарч ирнэ гэсэн. Ганцгийн чинь ямар нэг А гэсэн юм бол X-ийн координат нь X нь бол ерөөсөө энэ хурдыг
тэгээд хугацаа оруулах юм энэ дараа гэсэн үг. За ингэж яг тэр бодож болно. За эндээс хамгийн хөөрхөн өндрийг олж болно. Хамгийн хөөрхөн өндөр гингүүд ерөөсөө энэ хийрэг хүрддэг болно гэж бид нэг бодлоо. Ааш макс болоо. Ааш макс болоо гэх юм бол энийг гэсэн. Ааш максыг болоод юу болов гэхээр хамгийн дэлгэр дэлгчүүд босоод тэмлэгдэх байгууллагч бод. Тэрнээс шиг энэ бэ гэсэн тогтмол юм. Тэр юу ч үгээр би тэгтэй тэнцүү. Би энэ хөдөлгөөтэй. Тэр тэг тэнцүүгээр бодох юм бол дахиад энэ маань бол тэг тэнцүү би нөлөөлөх юм. Би синсаа баш чигтэй учраас энэ чи хасах. Тэгээд эндээс үүдэр болох тэр тэг тэнцүү би нэл синсаа вахан чи. Тэгээд хамгийн хүндрэлт хөөрөх үеийн хугацаа гарч ирнэ. Энэ хугацаагаа авчаад бид энэ олбоч юм бол хамгийн хөөрөх өндрийг гаргаж ирнэ гэсэн үг. Бэнэл орчин синусаа орчин бэнэл синусаа вахан чи. За энд болохоор хасах чи үүний квадрат болно. Бэнэл квадрат. За эндээс юу гэж бодож байна? За эндээс бол ийм маань энэ квадрат синус квадрат вахан ирж. За энэ болчихлоо. За энэ бол хамгийн хөөрхөн өндөр болчихж байна гэсэн. Хамгийн хөөрхөн өндрийг тэр энэ хаваа. За энэ бол томьёо биш. Бид зөвхөн энэ амны хавьд юмыг ашиглаад байгаа шүү. За өөр бид юу болдог вэ? Газар тунх үеийн хурдаг болдог. Газар тунх үеийн хурдаг болно гэх юм уу? Юу гэдэг вэ гэхээр бид ирэхлээр газар тунх хугацаа болно. Газар тунх хугацаа. Тэгвэл газар тунх хугацаа болно гэдэг чинь босоод тэмлэгдэх бид нар юу гэж байгаа гэхээр байлиг гэж. Газар тунхаас энэ юм гэсэн. Тэгэхээр хэдүүлээ одоо B нэмэх хурдаг болно. Газар тунх хурдаг. Газар тунх хурдаг болно гэх юм маань бид юу мэдж байна вэ гэхээр босоод тэмлэгдэх син байлиг буюу энэ тик гэж байна. За энэ байдлыг би яагаад гэж байгаа гэхээр координатын хайлыг эндээс сонгож бас газрын гадар сонсон газар тунлаа гэхээр энэ координатын систем босоод тэмлэгдэх байдал нь тик гэж үзэж байна. Тэгвэл би энийг мэдчихэв гэсэн. Тэгэхээр энэ мэдчихтэй. Тэгэхээр шууд бичгээр бичих юм бол тик тэмцүү анхны байдал нөхөн бэнэ синус альфа. За бэнэ гэдэг чинь бэнэ синус альфа ч шууд бодож байна. Учир нь Т хэсэг GT гэдэг байна. За эндээс квадрат гэж бодчихно. Квадрат гэхээс Т бол 2 шид байна. Тийм 2 шид байна. Ямар 2 шид гэх вэ гэхээр за энэ тэгшлэг ректангл бодчих юм бол G квадрат T квадрат сан B синус альфа Т асуун B Тэгвэл за энэ бол А гэсэн квадрат нь Bx хүн C гэсэн хэлтэй төстэй болчих. Тэгвэл А гэх юм энэ болчих. B энэ болчих. C энэ болчих гэсэн. За ингээд бид квадрат гэхээс шийдэг болж байдаг. За тэр бодох юм бол B бол за энэ бол тэнгэр маань B бол синус альфа энэ часах хоёр шийдвэр B бол квадрат синус альфа мөн 2GB бол вахан чи. За эндээс хоёр шийд болно. Нэг нь шийдтэй, нөгөө төсөв шийдтэй гэдэг чинь газар тунх байдлын хоёр шийд гэж. Нэг нь магадгүй энэ процесс хасах хугацаа гарч байна. Энд бас
Тэгэхээр бид энэ байранд бол энэ хасах биш нэг нь авч байна. Тэгвэл Т шинэ юм бол гэхэд энэ бол синус альфас гарах юм бол энэ мөнгө нь G нэцээр G y-г бахан b-г квадрат синус квадрат альфа. За тэгээд эндээс унах хугацаа боллоо. Унах хугацаа болсноор бид юу болох вэ гэхээр энэ y тэнхлийн дагуу хурд хугацаанаас хамааран өөрчлөлт. Тэгвэл бид энийг y тэнхлийн дагуу хурдыг олж болно гэсэн үг. Ерөнхийдөө яг газар дунд хурд юу болох вэ гэхээр и шигээ b-ийн хурд, и шигээ унах хурд, за тэгээд и шигээ x болно гэсэн үг. Bx чинь бол b0 космос альфа. Энэ нь хадгалагдана. За тэгээд газар дундны өнцөг бас олж болно. Тэгвэл энэ өнцөг бол юу болж байгаа вэ гэхээр b-ийг өнцгийн эсрэгийг насан харьцуулах юм. Танксаар гарч иж болно. Үүснээр танкс вектор тань юу гэж танкс вектор b-ийг бахан b x буюу b-ийг космос ялгаж байна. Тэгвэл b-ийг бид юу гэж болох вэ? B-ийг гэдэг нь хязгаардаар энэгээр болно b0 b0 синус альфа. За энд нэмэлт тэмдэг g доош орж сүрэг тэмдэгтэй болно g үржих нь хугацаа. За тэгэх юм бол эндээс юу болж байна? Тэр газар дундын үнцийг олж болно гэсэн үг. Энэ эндээс бид хугацаа олсныгоо энд оруулж байгаа юм гараад. Заавал яг энэ бүрэн хурдыг олох биш юм бол газар дундын бүрэн хурд маань квадрат x квадрат цаадаа бид шүүс болж байгаа шүүс угаан яригчээд гараад. Би энэ хурд чинь бас л энэ хэлбэрээр олохгүй. Зүгээр энэ газар дундын хурд юу болох вэ? Энэ синус альфа синус g тийм за бид нар эндээс газар дунд хугацаагаар олж байгаа юм яг энд ингээ гараад ирэх гэсэн үг. За тэгээд газар дунд төвтэй чиглэлийн дагуу ямар зан чиглэлсэн бэ гэж. За тэгвэл тэрийг болоход бол ерөөсөө бид нар энэ хамтдаа энэ t-г олоод олооч юм шиг. Энэ t-гээс олсныгоо ийш нь оруулахад газар дундах төвтэй чиглэлийн дагуу байрлал шилжилт болж байна гэсэн үг. За энэ хүмүүст зүйлс боддог. За дараагийн хэсэгт үргэлжлүүлээд энэ талаар бэлтгэл